одоо Sega Energy-г нэг гоё юм их юм бол нөгөө нэмээд иж болт юм л. Одоо жишээл өнөөдөр би 10 кВт-ыг нэмээ авч байгаа байхгүй. Тэг зэмэр авч харах. Тэгээ. Манай батарей болохоор зэрэг анх бол би одоо 20 кВт цаг батарей авсан. 10. За тэгээд нөгөө хэрэгцээгээ харж агаад за дахиад нэмж 10 кВт цагийг авахгүй бол болохгүйгээд дахиж нэмэлтээр авсан. Одоо энэний нэг гоё юм их юм бол ингээд нэмээд суйрлуулад байгаа байхгүй. За тэгээд ер нь бол 30 кВт цагаар энэгээрээ бол яг ингээд манайх шиг нөгөө тоггүй газар. Гэтэ яг ингээд байрны хорог халаагаад гадаанаа нөгөө эколосоо халаагаад ингээд бүх юм ингээд яг тааруулаад болж байгаа. Тэгэнгүүт бид нар голдоо нэг жижигхэн хөөрхөн нэг юм өрөөтэй авахгүй. Тэр маань болохоор зэрэг нэг шөнө унтахад нэг нэмэх 15 градустай байж үл их тухтай болчих гээд байгаа болохоор тэрэн дээрээ зориулаад дахиад нэг 10 кВт цагийг нэмж суйрлуулж байна. Энэний нэг гоё юм нөх юм бол одоо ингээд суйрлуулад ингээд дахиад одоо би хоёрыг авах боломжтой гэсэн 60 болгож гисэн. Тэгэхээр зэрэг хүн мэдээж одоо нэг боломж одоо цаг хугацааны дагуу боломжтой болж ирж байгаа. Тэр үедээ ингээд нэмээд иж болж байгаа юм. Төлөвлөж болж जैन те. За тэгэхээр ямар ч гэсэн ингээд өнөөдөр суйрлуулад ингээд дууслаа маш баяртай байна. Ингээд ийм гоо цэвэрхэн бүх юм ингээд толгой ирэх юм байхгүй тодорхой тэгж байна. Одоо нараар одоо ингээд аваа явж байна. За одоо бүх энэ системийг нэг гоё юм ингээд аюу амархан удирддаг ийм аппликейшнтэй. Одоо манайх хэд 23 кВт цаг ингээд бид нар сая шууд нэгээр нэмэгдээ 24 болчихлоо. Одоо манайх нараар яг одоо уулын цагуур нараа орж ийн те 3.8 кВт-аар бид нэр одоо тогоо авч ийн гэсэн үг. За тэгэхээр одоо энэ маань одоо өсөөд одоо би ингээ хийсэн юм чинь ингээд одоо манайх ингээд харах юм бол 68% дүүрэлттэй явж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар эндээсээ хараад л удирч болно гэсэн үг. Бүр ингээд задлж харж болдог. За батарейнууд маань ийм ингээд задлж харж оруулж байна. За дээрэс нь нөгөө solar panel-а бид нэр хідэн цагт яг ингээд нар хамгийн хурц байсан байна. Хідэн цагт унж ийн гэдгийг эндээсээс харж болно. Дүүргэлтээс харж болно. Энэ дээрээ дараад бас батарейныхаа нөгөө хэсэг болгон дээр бид нэр харж болж байна. За жишээл хамгийн доотлын батарей жишээл 70%. Яг энэ нэгэн жигдээс ингээд хуваарилдаг гоос. Хамгийн сүүлд одоо нөгөө хийсэн нь бодволын 40% явж байгаа нь энэ юм байна л да. 3 нь одоо ингээд доотлол хамгийн дээр саяхан хийсэн чинь 40% явж байна. Ингээд нарныхаа нөгөө нэг үүлтэй үүлгүүгээс харж болж байна. Энэ их гоё Sankey гэдэг ийм диаграмаар одоо үзүүлдэг одоо график зураг байгаа байхгүй юу? Энэ маань болохоор зэрэг одоо ингээд солороор одоо жишээлбэл 24 кВт цагийг авсан байна шүү дээ. Гэтэл батарей маань одоо бас үлдэгдэл нь 10 кВт цагаар байсан байна. Тэгэхээр энэ лод гэдэг чи одоо нөгөө яг авж байгаа хэсгийг хэлж байгаа 22 кВт цагийг ингээ авцсан байна те. Энэ мэтчлэн ингээд удирдах маш тодорхойгоор харах боломжтой. Тэгээд өнөөдөр 12 сарын 6 байна л да. Би 12 сарын 5-ыг харъя гэвэл би суман дээр дараад ингэж харж болж байна. Ингээр бас айгуу тийм бүх юм ойлгож харна гэсэн үг. За одоо ингээд доошлуулад нэг гоё юм нөх юм бол энэ хамгийн доотлолт нь одоо би та бүхэнд харуулъя. За хүлэмжийн хийн ялгарлаараа бол 910 кг-ыг. За яг ингээд одоо манай монголчууд бол нөгөө коул гэдэг нүүрсийг бол сайн мэдж байгаа. Нүүрсээр бол 770 кг-ыг би хэмнэсэн. Бүхэл бүтэн нэг том модыг тарьцантай адилхан би тог одоо ингэж тогийг ашиглаж энэ нараараа ингэ шийтсэн байна. Тэгэхээр хяналттай байна гэдэг чинь ерөөсөө өөрөө нэг аягүй том давуу тал байгаа байхгүй. Хянж болж ийн, хүсвэл нэмж болж ийн те. Ингээд яаж хуурж болдог болохоор одоо Sega Energy брендийн бол давуу тал бол яалч гин байна.